Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2005 оны 6 дугаар сарын 16-ны өглөөний 9 цаг 15 минут Конго голын эргийг цэвэрлж байсан ажилчид олон давхар скотчоор сайтар битүүмжилсэн бор өнгийн картон нарцаг болжээ. Хайрцаг голын эргийн ойролцоо байсан бөгөөд дотор нь ус дүүрсэн байв. Гаднаас нь харахад өмнө нь голын ус нь живж байсан юм шиг харагдаж байлаа. Ажилчид нэг л сэчгтэй санагдаж ойртоо очиж сайтар харжээ. Тэд хайрцгийг өргөж үзэхийг оролдох үедээ энэ нь хоосон биш, маш хүнд байгааг анзаарсан байна. Ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрсэн тэд хайрцгийг нэхэр шийджээ. Дотор нь цэнхэр өнгийн тунгалаг гэлгуур уут байсан. Гэвч уутан доторх зүйлийг хармагцаа тэд аимшигтай зочролд орсон юм. Тэр уутанд гэлгуур уут болон сонинд маш нямбай боосон эмэгтэй үний доод бие байсан байлаа. Ийм аимшигтай зүйл харснаа ойлгосон ажилчид шууд зүгтэж цагдаа руу мэдэгдсэн байна. Хэргийн ноцтой байдлыг харгалзан Каллан голын эрэг орчмыг бүхэлд нь хааж зөгцсөн үлдсэн эсхийг олохоор яаралтай ажиллагаа эхлүүлжээ. Энэ гол нь өдөр бүр хэдэн зуун усан онгоц явдаг, Сингапурын хоолой руу цутгадаг. Тиймээс мөрдөгчид гэмт эрэхтэн онгоцон дээрээс цогцыг далайд хайсан байж магадгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл эхний айрцаг урсаж ирээд эрэг дээр гарсан байх боломжтой гэсэн үг. Цагдаа нар сүүлийн 2 хоногт Каллан булангаар дайрч өнгөрсөн бүх хөлөг онгоцны бүртгэлийг шалгаж мөн гол дагуу хайгуулын хүрээг өргөжүүлжээ. Ойролцоогоор 1 цагийн дараа анхны олдсон газраас 200 м орчим зайд дахин нэг улаан өнгийн хайрцаг олдсон байна. Хайрцагын дотор ногоон өнгийн гэлгуур уут байсан бөгөөд тэр уутанд хохирогчийн дээд бие байжээ. Хоёр гар нь бүрэн байсан ч толгой нь алга байв. Зогцон дээр ялзарлын шиш тэмдэг харагдаагүй учраас нас бараад удаагүй тодорхой байлаа. Дээд биен дээрх хутганы мөрүүд нь өмнө алдсан доод биеийн мөрүүдтэй яг таарч байв. Ингэснээр энэ нь нэг ижил хүний цогц болох нь батлагджээ. Тэр өдрийн орой болоход мөрдөгчд сэжигтийг тогтоож амжаагүй байв. Хамгийн чухал нь хохирогчийн толгой олдоогүй хэвээр байсан юм. Задлан шинжилгээ хийсэн шүүхийн мэдлэгийн эмч цогцон дээр өөрийгөө хамгаалсан тодорхой улмаар илрээгүй гэж мэдгдсэн. Толгой хөл байхгүй байсан тул үхлийн яг шалтгааныг тогтоох маш хүндрэлтэй байлаа. Гэсэн ч шүүхийн мэдлэгийн мэрэгчлэнүүд 3-1-ийг авчирсан. Үүнийг улсын мэдээллийн сантай тулгахад цагдаа нар хохирогчийг Хятадын иргэн 22 настай Лё Хүммэ гэдгийг тогтоов. Хүммэ нь Хятадын жилийн мужийн Чанчунатын ойролцоох жижиг тосгон төрсөн. Тэр Сингапурт 3 жил ажиллаж байсан бөгөөд Серангун Норт 5 хаягт байрлах электроникийн үйлдвэрт ажилладаг байжээ. Түүнийг шөнийн ээлжиндээ ирээгүй тул хамт ажилладаг хүмүүс нь алга болсон тухай мэдээлсэн байсан юм. Цагдаа нар түүний хэн болохыг тогтоосны дараа үйлдвэр дээр очиж харилцаа холбоог нь шалгаж эхэлжээ. Хамт ажилладаг хүмүүсийн хэлснээр Хүммэ найрсаг, хүмүүст амархан таалагддаг хүн байсан. Гэхдээ мөрдөн шалгал дээр тэр ажилд орсноосоо хойш маш богино хугацаанд 2 удаа дэвсэн зарим хүмүүсийн дургуутслыг төрүүлсэн илэрчээ. Ялангуяа Хүммэ өөрийн дарга 50 настай Ленг Сючтэй нууц амургийн харилцаатай байсан ил болсон. Ленг бол гэр бүлтэй 3 хүүхдийн эцэг байжээ. Анх Хүммэ Ленг гэдэг ахлагчийн удирдлага дор 4-р ажлын хэсэгт ажиллаж байсан. Ленг дараа нь удирдах албан тушаал дэвсэн ч Хүммэ түүнд цахирагцаар байжээ. Анхандаа тэдний харилцаа зөвхөн ажлын байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам илүү дотн болж эхэлсэн байна. Нэг удаа тэд шөнийн ээлжийг хамт хийж маргааш өглөө 7 цаг хүртэл ажилласан гэдэг. Гэхдээ тэр орой ажилдаа буцаж ирэхэд хоёулаа урд өдөр өмсөн хувцастайгаа байсан. Энэ нь тэд гэртээ очихгүй гэдгийг илтгэж байв. Удалгүй энэ яриа бүх үйлдвэр тархжээ. 2004 оны 9-р сарын 27-ны цахилгаан тэмдэглэлд ажилтан болон дарга опс тэврэлдэж үнсэлж байсныг харсан гэж бичигдсэн байдаг. Ленг гэр бүлтэй хүн байсан учраас энэ харилцаа маш ноцтой, ёс зүйн зөрчил тооцогдсон. Хүммэ бурууга хүлээн зөвшөөрсөн ч Ленг тэр өдөр Хүммэгийн төрсөн өдөр байсан. Би зүгээр л баяр хүрхийг хүссэн гэж тайлбарласан байна. Гэвч тэр явдлаас хойш тэдний харилцаа үйлдвэр дотор нууц байхаа болжээ. Удирдлагууд анхааруулж хянаж байсан ч энэ хоёр бараг 1 жилийн турш харилцаагаа үргэлжлүүлсэн байна. 2005 оны 6 дугаар сарын 18-ны орой цагдаа нар Серангун Норт дахь электроникийн үйлдвэр рүү гэнэт дайраа орж Ленгоос байцаалт авахын тулд эрүүгийн мөрдөн шалгах товчоо руу авч явжээ. 6 дугаар сарын 19-ний өглөө 6 цагийн орчимд түүнийг албан ёсоор саатуулж мөрдөн байцаалт эхэлсэн байна. Ленг нь 1955 оны 4 дугаар сарын 19-нд Сингапурт төрсөн.
Тэр их сургууль төгссөн дараа 2 жилийн хугацаантай цэргийн алба хаасан байна. 1976 онд тэр харилцаа холбооны компанид ажилд орж 20 жилийн турш ажиллажээ. 1996 оны 2 сард Лёнг энэ компанийг орхиж өөрийн бизнесийг эхлүүлэхийг оролцсон ч амжилтанд хүрээгүй байна. 1997 оны 4-р сард тэр электроникийн үйлдвэрт ажилд орж дараа нь албан тушаал ахиж удирдах ажилтан болжээ. 2005 оны 5-р сарын байдлаар түүний сарын орлого шөнийн ээлжийн нэмэгдлийг тооцохгүйгээр ойролцоогоор 4,000 Сингапур доллар байсан. Энэ нь тухайн үед нэлээд өндөр зайлшгүй тооцогдож байсан бөгөөд гэр бүлийн хангалттай сайхан тэжээх боломжтой орлого байв. Лёнг гэрэлсэн бөгөөд 1 хүү 2 охинтой нийт 3 хүүхдийн эцэг байжээ. Хэрэг болсон үед түүний эхнэр болон том охин Тайландд аялж байсан. Харин нөгөө 2 хүүхэд нь сургуультай сурч байсан байна. Хөгшүүдийнх нь хувьд Лёнг гэр бүлтэй өмнө ч сайн нөхөр, сайн аав шиг харагддаг хүн байв. Тиймээс хэвлэл мэдээллээр түүнийг алгын эрх сэжиглэн баривчилсан тухай мэдээ гарахад олон хүн итгэж чадахгүй байсан юм. Мөрдөн байцаалтын үеэр Лёнг Хүмэйтэй хайр сэтгэлийн харилцаатай байсан гэдгээ эрс нэцааж цагдаа нар ямар ч нотлохоогүй таамаг төвшүүлж байна гэж мэдэгдсэн. Гэвч мөрдөгчд түүний 100 гарын дунд хурууны үедээр жижиг шарах байгааг анзаарчээ. Түүнээс энэ талаар асуухад тэр логикгүй зөрчилтэй тайлбар өгч илт сандарсан байдалтай харагдсан байна. Байцаалтын турш түүний гар чичирч маш их түгшсэн байдал илэрч байжээ. Ингээд цагдаа нар түүний гэрийг нэгжих зөвшөөрөл хүссэн. Лёнг бага зэрэг балмагдсан мэт харагдсан ч эсэргүүцэл үзүүлээгүй. 2005 оны 6 дугаар сарын 18-нд түүнийг Гейлан Клоронг дахь байрлалд дагуулж очижээ. Хэвлэл мэдээллийнхэн харж байхад цагдаа нар 9-р давхарт байрлах түүний орон сууц руу орж гарч олон төрлийн нотлох байрамд хураа авсан байна. Хураагдсан эд зүйлсийн дотор гал тогооны хугарсан утга, алах, хуудасд нь тасарсан хятад сонин, гэлгар уутнууд, баривчлагдахаас өмнө өмссөн хувцас, мөн хохирогчийг боомлсон байж магадгүй алчуур зэрэг байв. Цогцын эсгүүдийг боож байсан сонины ууцууд нь Лёнгийн захиалж уншдаг сонины тасархаатай таарч байжээ. Мөн картоны айрцагаас олдсон ширхэг утаснууд түүний хувцсны давуутай ижил материал байв. Цогцыг боосон скотч болон гэлгар уудч бас түүний гэрээс олдсон эзүүлстэй адилхан байсан. Бүх нотлох баримтыг эрүүл мэндийн шинжлэх ухааны агентлаг руу шүүх хэмнэлгийн шинжилгээнд илгээжээ. Шинжилгээний дүнд Лёнгийн гэрээс олдсон эд зүйлс болон цогцыг устгахад ашигласан хэрэгслүүдийн хооронд маш тодорхой ажил төстэй шинжүүд илэрсэн байна. Мөрдөгчд гал тогооны утгыг цогцыг хувааж таслахад ашигласан гэж үзжээ. Алхахыг утгаар салгах ажлыг хөнгөвчлөхөд ашигласан байх магадaltaй гэж үзсэн. Гэвч энэ бүхэн зөвхөн нөхцөл байдлаас гаргасан дүгнэлт байв. Шүүхтэр гин бурууг батлахад хангалтгүй байлаа. Хэргийн газар дээрх цусны ДНХ эсвэл хутганы хугарсан хэсэг цогцост үлдсэн байх зэрэг илүү нотлохоо шаардлагатай байсан юм. Дээр нь Хүмэйгийн толгой одоо хүртэл олж амжаагүй байв. Гэрээг нэгжихэд орон сууц юр бусны цэвэрхэн байжээ. Ил харагдах цусны толд огт олдсонгүй. Гэхдээ мөрдөгчд угаалгын өрөөг хэргийн газар байж магадгүй гэж үзсэн. Ахлах мөрдөгч өмнө нь уншиж байсан Джон Мартин Скрипсийн алхахын хэргийг санджээ. Тэр хэрэгч бас гэмт хэргийн газар бараг төгс цэвэрлэгдсэн байсан. Гэвч эцэст нь угаалгын самны доод хэсэгт жижигхэн цусны толб хэргийг шийдэх гол түлхүүр болсон байдаг. Энэ туршлага дээр үндэслэн мөрдөгч угаалгын өрөөг маш нарийн шалгаж эхэлжээ. Угаалгын самны доор онц зүйл байгаагүй. Гэвч суултварны доороос улаан тол бэлрүүлсэн байна. Шүүх хэмнэлгийн шинжилгээгээр энэ нь цусны тол болох нь тогтоогдсон. ДНХ-ийн Хүмэйгийнхтэй яг таарч байжээ. Нөгөө тээгүүр цагдаа нар цогцын үлдсэн эсхийг олох ажиллагааг үргэлжлүүлж байв. 30 орчим цагдаагаас бүрдсэн хайгуулын баг голын эрэг болон ойрын орчмын бүсэд байрлаж харин эрэг хамгаалах алба голын амыг хяналтандаа авчээ. Удалгүй мөрдөгчд Сингапур голоос хог цохилуулдаг цэвэрлэгээний компанитай холбоо тогтоосноор маш чухал мэдээлэл олж авсан байна. Сүүлийн 3 хоногийн турш цохилуулсан хогийг Пондон Роуд дахь хог боловсруулах байгууламж руу зөөсөн бөгөөд 6 дугаар сарын 18-ны өглөө Туваас хог шатах үйлдвэрлэлөв хүргэхээр төлөвлөж байжээ. Цагдаа нар яг цагтаа амжиж очсон юм. Ойролцоогоор 3 тонн хог дундаас тэд сонинд боосон шар өнгийн гэлгуурууд дотор муутсан хүний толгой олжээ. Хохирогчийн 2 хөл дараа нь хог шатах үйлдвэрээс олцсон. Хэрвээ цагдаа нар ердөө 30 минут хожимдсан бол
үлдсэн нотлох баримт аль хэдийн бүр мөсөн устгах байсан юм. Задлан шинжилгээний эмч таслагдсан зүүн хүйлийн булчин дотор жижиг металл илэрхий байгааг олжээ. Эдгээр хэсгийг дараа нь Леонгийн гэрээс олсон галтогооны хутганы хугаргаатай тулгахад яг таарч байсан байна. Шүүх эмнэлгийн нотлохоо Леон энэ нэрэгт холбоотой байж болзошгүй гэсэн сэжгийг улам нэмэгдүүлсэн. Гэвч хэргийн жинхэнэ шалтгаан мөн яг юу болсон нь одоо хүртэл тодорхой биш хэвээр байлаа. Байцаалтын дарамтад орсон Леон эцэст нь ам нээж эхэлсэн бөгөөд түүний хэлсэн зүйл мөрдөн шалгалтын чиглэлийг бүрэн өөрчилсөн юм. Леон анхны мэдүүлэгтээ 2005 оны 6 дугаар сарын 15-ны өглөө эхнэр болон том охин нь гадаадад явж байр хоосон байсан өдөр Хуммыг гэртээ дуудаж ярилцсан гэж хэлжээ. Түүний хэлснээр 1 жил орчим үргэлжилсэн харилцааны дараа Хуммэ хятад руу буцаж шинэ амьдрал эхлүүлэе гэж санал болгосон байна. Гэвч Леон эхнэр хүүхдүүдтэй хайртай учраас энэ саналыг хүлээж авч чадахгүй гэж хэлсэн гин. Түүний ярьснаар ирээдүйн тодорхойгүй болсон харилцаандаа сэтгэлээр унсан Хуммэ хамт үхье гэж санал болгосон гэжээ. Түүний мэдүүлснээр Хуммэ өөрийн сэтгэлийг батлахын тулд эхлээд Леонгоор өөрийгөө боомлуулахыг хүссэн бөгөөд дараа нь Леонг өөрөө амиа орлохоор тохиролцсон байна. Леонг өөрийгөө Хуммыг алах ямар санаа байгаагүй гэж хэлсэн. Тэр өөрөөш сэтгэл зүйн дарамтад орсон гарах гарцгүй мэд санагдсан учраас зөвшөөрсөн гэж мэдүүлжээ. Түүний хэлснээр тэр алчуураар Хуммэгийн хүзүүг боож хөдөлж чадахгүй боллон дарсан байна. Дараа нь тохиролцсныхаа дагуу өөрөө амиа орлохоор бодсон гин. Гэвч Хуммэгийн цонхийсэн царайг хараад эргэлзэж эхэлсэн гэжээ. Тэр Хуммыг хөдөлгөөнгүй өвтөж байгааг хармагцаа амиа орлох бодлоо болсон гэж мэдүүлсэн. Тэр орой охиных нь нэг нь гэртээ ирэх гэж байсан тул яарах хэрэгтэй гэдгээ ойлгожээ. Ингээд Леон галтогооны утга болон алах ашиглан цогцыг хэсэглэн хуваасан гэж мэдүүлсэн. Дараа нь цогцыг гэлгар ууд болон хэд хэдэн картоны хайрцагт хийжээ. Үүний дараа угаалгын өрөөг сайтар цэвэрлэж өөрөө шүгшүүрд орсон байна. Тэр эхлээд хүүгийнхээ ундаг дугуугаар цогцын зарим хэсгийг зөөж устгасан. Дараа нь үлдсэн хэсгүүдийг каллон гол болон өөр газруудад хайсан байна. Оройн 5 цагийн орчимд тэр гэртээ буцаж ирж утгаа цэвэрлээд юу ч болоогүй мэт оройн 7 цагийн шөнийн ээлжинд явах бэлтгэл хийжээ. Үйлдвэр дээр 7 цаг 30 минутад болдог эрцгийн бүртгэлд оролцсон байна. Тэр байтугай хамт ажиллах хүндээ Хуммэ руу залгаад яагаад ажилдаа ирээгүй нь асуугаарай гэж хүртэл санал болгосон. Гэвч мөрдөгчд хамт амиа орлохоор тохирсон гэх энэ түүхэнд итгэсэнгүй. Нотлохоонууд Леон Хуммэгийн үхэлд хариуцлага хүлээх ёстой гэдгийг харуулж байсан. Гэхдээ жинхэнэ шалтгаан одоо хүртэл тодорхойгүй хэвээр байлаа. Хэрвээ шүүх хоёр талын зөвшөөрөлтэй амиа орлт гэж үзвэл хэрэг санамсаргүйгээр хүний амьд хүрсэн гэж ангилагдаж хамаагүй хөнгөн ял авах боломжтой байв. Мөрдөн шалгалт үргэлжлэх явцад маш чухал баримт илэрсэн. Хуммэ нас барахаасаа 2 хоногийн өмнө өөрийн банкны картыг хулгайд алдсан гэж цагдаад мэдүүлсэн байжээ. Мөн Сингапурын хэд хэдэн газраас түүний данснаас мөнгө татагдсан байв. Тухайн үеийн ханшаар ойролцоогоор 2000 Сингапур доллар, өөрөөр хэлбэл бараг бүх хадгаламжийн мөнгө нь алга болсон байжээ. Цагдаа нар эдемний камерыг шалгах үед бейсболын малгай, цамц өмссөн турхаа эрэхтэй мөнгө авч байгаа бичлэгийг олж харсан. Бичлэгийг үзсний дараа цагдаа нар Леонг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж мөнгө нь хэргийн гол шалтгаан байж магадгүй гэж дүгнсэн байна. Гэвч удалгүй Леонг Сингапурт амьдардаг ихэр ахтай гэдэг нь ил болж хэрэг хэсэг хугацаанд төвөгтэй болсон. Шинжлэх ухааны хувьд ихрүүд ижилтийн ихэтэй байдаг. Тиймээс биологийн нотлохоогоор хэн гэдгийг нь ялах хэцүү байдаг. Ахлах мөрдөгч Леонг ахаа хамгаалж байж магадгүй гэж боджээ. Гэвч удалгүй цагдаа нар ихэр ах нь Хуммэ алагдсан үед өөр газар байсан нь баттай болохыг тогтоосон. Хуммэ ихэр ахыг нь таньдаг байсан гэх ямар ч нотлохоо байгаагүй. Тиймээс системдэр харагдсан хүн зөвхөн Леонг байх боломжтой болсон. Мөнгөний талаар асуухад Леонг үүнийг Хуммэтэй хийсэн зүгээр нэг тоглоом байсан гэж тайлбарлаж дараа нь мөнгийг буцааж өгсөн гэж мэдүүлсэн байна. Гэвч мөнгө буцааж өгсөн ямар ч нотлохоо байгаагүй. Нөгөө талаас Хуммэгийн амьдрал амиа орлох гэж байгаа хүнийх шиг огт харагдаж байгаагүй. Тэр оройн англи хэлний хичээл сууж байсан. Аялал жуулчлалын чиглэлээр диплом авах төлөвлөгөөтэй. Эгчийнхээ хуримд сүйд бүсгүн гэрч болохыг тэгсэн ядан хүлээж байсан. Мөн Леонгтой харилцаа нь ирээдүггүй гэдгийг ойлгож
шинэ найз залуу олохын тулд зуучлалын агентлагт бүртгүүлсэн байжээ. Эдгээр бүх зүйл Хуммэ өвхөлд бэлдэж байсан хүн биш, харин амьдралаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан гэдгийг харуулж байв. Баривчлагдсанаас 10 хоногийн дараа нотлохоонууд улам нэмэгдэхэд дарамтад орсон Леон анхны мэдүүлгээ өөрчлөв. Тэр 2005 оны 6 дугаар сарын 13-нд Хуммэтэй хамт зочид буудал хонсон гэдгээ өвлөн зөвшөөрсөн. Тэр үед Хуммэ шүршүрд орж байх хооронд банкны картыг нь хулгайлсан гэж мэдүүлжээ. Тэр мөнгийг өөрийн хэрэгцээнд ашигласан байна. Хэрвээ камер түүнийг битсэн бол бүх зүйл ишлэгдэнэ гэж айж эхэлсэн. Хулгай эргээр яллагдвал түүний нууц амаргийн харилцаа илэрнэ. Ажил, нэр хүндээ алдна, мөн гэр бүлээ алдна гэж айжээ. Иймээс 2005 оны 6 дугаар сарын 15-ны өглөө Хуммэ банкнд очиж асуудлыг шийдэхээс өмнө тэр түүнийг өөрийн байрлал хуурч авчирч боомлж алсан байна. 2006 оны 5 дугаар сарын 3-нд энэ хэрэг аль бие осоор шүүгэж хэлсэн. Прокурорын байгууллага Леонгийг санаатай аллага үйлцэн гэж буруутгав. Прокурорын тал голчлон түүнийг хоригдож байх үедээ өгсөн мэдүүлэг болон хүлээн зөвшөөрсөн тайлбар дээр үндэслэн. Гэвч прокурорын тал бүх нотлохоогоо танилцуулж дуусмагц Леонг гэнэт байр сууриа өөрчилсөн байна. Тэр өмнө нь өгсөн бүх мэдүүлгээ өөрийн сайн дураар өгөөг гэж мэдгдсэн. Түүний хэлснээр ахлах мөрдөгч эхлээд итгэлийг нь олж дараа нь өөрт нь ашиггүй мэдүүлэг хэлүүлэхэд хүргэсэн байна. Мөн Леонг мөрдөгч өөртөө найрсаг харцаж итгэлийг нь олж авахын тулд Хятадын уламжлалт эм хүртэл авч өгч байсан гэж шүүгтээр мэдэгджээ. Леонг өөрийн болон Хуммэгийн хооронд амиа орлох тохиролцоо байсан гэдгийг үргэлжлүүлэн ярьсаар байв. Тэр хэлэхдээ хэрвээ би түүнийг алах ёстой байсан бол тэр эсэргүүцэх байсан. Би дээр нь шарах, хамгаалах улмөр байх ёстой. Гэтэл тийм зүйл олдоогүй. Тиймээс тэр өөрөө зөвшөөрсөн гэсэн үг гэж тайлбарласан. Гэвч ахлах мөрдөгч энэ бүх буруутгалыг бүрэн үүсгэжээ. Прокурорын тал мөн нэг чухал зүйлийг онцлсан байна. Хамгаалах шарах байхгүй байна гэдэг нь заавал зөвшөөрсөн гэсэн үг биш гэжээ. Учир нь хоёр хүний биеийн хүчний ялгаа эсвэл гинтийн дайралт зэргээс болж хохирогч эсэргүүцэх боломжгүй байх магадлалтай. Шүүх хурлын үеэр шүүгч Леонгт чи Хуммэг алчуураар яг яаж боомсныг үзүүлэхийг шаардсан. Леонг шүүх танхимд хэргийн явцыг дахин үзүүлэх үед гинэт инээмсэглэсэн. Тэнд байсан хүмүүс энэ инээмсэглэлийг хожим тайлбарлахад хэцүү байсан гэж ярьсан байдаг. 16 хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа 2006 оны 5 дугаар сарын 19-нд сэтгүүлчид болон иргэдээр дүрсэн танхимд шүүгч эцсийн шийдвэрээ зарлав. Шүүх Хуммэ амиа орлох бодол огт байгаагүй гэж дүгнсэн. Түүний өвхөлд Леонг буруутай гэж үзжээ. Шүүгч бүх нотлохоог нэгтгэн үзээд энэ эрэгт амиа орлолт биш харин аллах гэв. Леонг өөрийн хулгай хайрыг илчлэгдгээс айж ингэснээр нэр хүнд ажил мэргэжил гэр бүлийн байр суурь гээд бүгд нуруу унах аюултай болсон. Тиймээс тэр өөрийгөө хамгаалахын тулд Хуммэг өөр дуугүй болохоор шийдсэн гэж шүүгт үгэнжээ. Тухайн үед 51 настай байсан Леонг санаатай аллах үйлцэн гин буруутай тооцогдож цаарлах ял сонссон. Тэр шийдвэрийг дав заалах орлого хийсэн боловч бүгд хүчингүй болсон байв. Эцэст нь 2007 оны 11-р сарын 30-ны өрөөр Леонгийг Чангийн шоронд цаадалсан байна. Ингэж Сингапурын түүхэн дэх хамгийн цочирдом эрүүхэн эргүүдийн нэг эцэстээ дуусгар болсон юм. Энд бүхнийг эргэн харахад Хуммэ болон Леонг хоёрын уулзрал эхнээсээ эмгэнэл төгсрөл рүү хөтлсөн байжээ. Тэдний харилцаа бат бөх суурь дээр бий болоогүй, харин нууц, дарамт, худал дээр тогтож байсан. Тэр бүх нууц аажмаар ил болох тусам тэдний харилцаа улам аюултай байдал руу орж эхэлсэн. Шүүхийн дүгнэлтээр Леонгийн үйлдэлийн жинхэнэ шалтгаан нь өөрийн нууц илчлэгдэхээс айсан айдас байв. Тэр нууц ил гарвал түүний гэр бүл, ажил, нэр хүнд бүгд сүрэх байсан. Энэ нэрэг нууц эрсдэлтэй харилцаа эцэстээ ямар аимшигтай үр дагаварт хүргэж болдгийг харуулжээ. Харин энэ бүхний хамгийн том охигч нь Хуммэ байлаа. Нийгэмд буцаар сасах боломжгүй нөхцөлд түүний амьдрал харамсалтайгаар төгссөн юм. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусгаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараадаг өгөөрэй.